За өнөөдөр бидний нээлттэй сонсол болж байгаа нэгдүгээр хоёр шалтгаан байна. Учир хөлөөр эхнийх нь бол бид гадны хөрөнгө оруулагчдад ямар хүндэтгэлтэй хандаж хоёр тал одоо харилцан ашигтай эргэтгэж байхын зарчмаар одоо төслөө эхлүүлж гисэн тэрнийхээ одоо мэдээллийг нэгдүгээр сонсож байгаа толботой. Хоёр зүйл бол энэ яг энэ төсөл бол харилцан ашигтай эргэтгэж байхын зарчим нь алдагдсан учраас одоо олон нийтийн дундаас Монголын одоо ард түмэн энэ одоо байгалийн маялыг одоо эзэмшиж байгаа хүмүүс нь. Тэгэхээр энэтэй холбоотой асуудал үүсэж байгаа ч асууж байна. Бид уг нь бол энэ төсөл дээрээс Монголын талын хүртэх хөрвөөжийг 53% гэж бодож байсан бол өнөөдөр бидний одоо гар дээр байж байгаа танилцуулга мэдээлэл дээрээс бол 27% байгаа. Тэгэхээр энийг гарцаа авахгүй одоо шин та бүхнээс бид тодорхой зүйлүүдийг асуух. Цаашдаа энэ одоо төслийн хүрээнд Монголын талын хүртэх хөрвөөж харилцан тохирсон дээр одоо төвшөндөө өрөх ёстой гэдэг үүднээс энэ сонсол явж байгаа шүү гэдэг бас хэлье. Асуулт бол би ихтэй шинжээчээс тодруулъя. Энэ оюутлогын одоо хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах үед тээзүү бол урдсан байдлаар байсан болохоос биш батлагдаагүй байсан гэдэг ийм зүйлийг таван хэлж байна. Энэ яагаад одоо ингэ баталсан юм бол гэдэг үндслийг таван тогтоож чадсан уу? Хоёр дахь зүйл би энэ мөнгөсөх захирлаас бас асууя. Энэ тээзүү батлагдаагүйс болоод энэ төслийн хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн ийм байдал бас харагдж байна л да. Энэ дээр та бүхэн одоо ямар тайлбар хийх вэ? Гурав дахь асуулт би зориуд Ириотын дагаас асууя. Одоо Ириотинтой бол энэ төслийн одоо гол оролцогч нөгөө тал нь байж байгаа. Ириотинтой групп бусад улсуудад хэрэгжүүлж байгаа төслүүд дээр тээзүү одоо батлуулахгүйгээр шууд эхлүүлждэг ийм одоо жишээ юм уу практик тогтсон юм уу эсвэл ийм байгаа мó гэдэг ийм асуулт байна. Дөрөв дахь асуулт би энэ аж үйлдвэр уулуурхай ям за уг нь бол эрдэс баялагын одоо мэрэгжлийн зөвлөхнөөс авах гэдэг юм л да. Ингээд 10 жилийн хугацаанд бид энэ тээзүүг нь баталж өгөөгүй манай талын бас тодорхой үүрэг хариуцлага байхгүй байгаа дээ шүү дээ. Тэр энэс болоод оюутлог компаниг нь дураар одоо шийдвэр гаргах юм нөхцөл бүрдсэн үү? Танилцуулгаас бидний одоо авсан мэдээлэлс тийм харагдаад байна л да. Хүссэн үедээ хүссэн шийдвэр гаргана. Яагаад гэвэл та бүхэн тээзүүгийн одоо ичлээг учраас гэдэг нэг ийм зүйл байна. За дараагийн асуулт би ахаад шинжээчээс тодруулъя гэж бодож байна. Энэ олборлох болон одоо хаягдах нөөцийн шинжилгээ хийгдсэн. Энэ дээр их тийм бас тодорхой юм харагдаж байна шүү дээ. Энэ шинжилгээ хийхээр зэрэг сорчлон олборлох ийм байдал одоо жишээ нь одоо тогтоогч байна гэж байгаа. Урдсан байдлаар зөвхөн шинжээчийн төвлөлт шүү дээ. Тэгэхээр энэс одоо Монголын талын одоо талд учирч болох эрсдэл алдагдлыг ер нь бас яаж одоо та бүхэн одоо чинь харж яана гэсэн юм асуулт байна. Би за бусдын дараа нь дахиж тодруулъя. За зөвлөгөө гишүүний асуултанд тодорхой хариулъя. Хаанаас эхлэх вэ? За шинжээч сонсож байна уу? Шинжээч зөвлөгөө гишүүний асуултанд хариулъя. Би шинжээчийн за би хариулчих. Миний нөгөө танилцуулттай холбоотой. За нэгтгэх нь бол яагаад нөгөө тээзүүгөө одоо энэ хоёр гэрээ байгуулсан мэй гэж асууж байна. За яг тэр үед нь бол би яг сайн мэдэхгүй байна. Гэхдээ миний зөвөр таамаглал шүү тийм ээ. Би бол сайн мэдгүй. Энийг бол тэр манай энэ төрийн байгууллагынаас асуувал баг дээр баг. Миний бодлоор зөвөр энгийн бодвол тухайн үед нь бол тээзүүнд бэлэн байгаагүй. Нэг ёсондоо одоо тэр тээзүүгээ чи яг шулуухан хэлэхэд бол тээзүүг бол ерөнхийдөө гадаад компани байгуулад боловсруулад тэрийг Монгол компани орчуулад Монголын форматанд оруулад тэгээд эсвэлгийн зөвлөд ороод хилцүүлдэг. Тийм учраас тийм саадлууд гарсан учраас бол бид нар 2000 онд бол амжаагүй. Зүгээр яг хууль журмаараа явсан бол мэдээж 2010 тээзүүг хорсны дараа гэрээ хилцэлт хийх ёстой байсан. За хоёр дахь асуулт нь би хариулъя. Одоо энэ сорчин холбоолтоор ямар одоо хуур уршиг гарах уу, ямар хэмжээтэй нь бол би бол түрүү тодорхой хэлсэн. Баян хөдрийн одоо ингээд 30 жил олборлоод игсний дараа ядуу хөдөр үлдэхэд бол тэр хөдрийнхэн олборлт явуулахад бол яг тухайн үедээ бол тэрний эдийн засаг нь даахаа байчиж байгаа. Ягаад бол бид нар адилхан нөгөө зардал гараад идэг гарч байгаа нөгөө хөдрийнхэн агуулт нь бага болохоор чинь ашиггүй болохоор чинь бид нар бол эцсийн эцэстээ Монгол улс бол нэг баахан ядуу хөдөртэй л үлдэнэ. За энийг мөнгөн дүнгээр тооцно гэх юм бол мэдээж тэр бол нарийн тооцоо тээзүү авах хэрэгтэй. Зүгээр яг мэрэгжлийн хүний хувьд бол хэлэхэд бол ийм аюул байгаа. Энэ бол Монголд ч гарч ирсэн, олон оронд ч гарч ирсэн байхгүй дээ. Тийм учраас өөрийнх нь туршлага дээр үндэслээд ийм дүгнэлт гаргасан юм аа. Энийг бол наривчсан тооцох хэрэгтэй. Тэр бол зайлшгүй. За нэмэлт асуултанд мөнгөсөх захирал хариулах уу? 4 номерын фрон. За надаас хоёр асуулт асуулаа гэж ойлгож байна. За нэгд нь бол тээзүү батлагдаагүйгаас холбоотой ямар нэгэн алдагдал хүлээсэн үгүй юу? Хохирол байгаа юу гэж.
За тэзүү маань батлагдаагүй боловч жил болгоны уулын ажиллагааны төлөвлөгөө, тэсэлгээний төлөвлөгөө бол явж байгаа. Тэгэхээр үйлдвэрлэл бүтээн байгуулалтад бол хойшлогдсон юм бол байхгүй. Тэзүү батлагдахгүй байснаасаа бол энэ одоо үйл ойлголцол эргэлзээ бол их нэмэгдсэн гэж бол харж илэхээр байна. За та рейтинтууд тэзүүтэй холбоотой бусад ямар жишг байдаг вэ гэж асуулаа. Түрүүн яг тэр асуултыг болормоо гişиг асуусан. Миний хүсэн хариултыг өгөхлөөрэ миний урд өмнө ажиллаж исэн бусад оронд бол тэзүү манад байдаг шиг утгаараа бол бусад оронд хэрэгждэггүй. Бусад орны одоо байгаль орчны яам, уулуурхан яамнууд нь аюулгүй ажиллагаа байгаль орчны нөлөө хөдөлмөрийн аюулгүй байдал ажил. За нэмэлтээр 7 номер референ. Монголд бүрдэх. За ер нь хууч эрдэсвэлгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн байсан. Тэгээд яг ер нь энд эрдэснийх 2-3 зүйл ярьчих гэж бодож байна. Нэгдүгээр нь энэ яагаад тэзүү баталчихгүй байна гэж 2-3 асуулт гарлаа шүү дээ. Ер нь бол тэзүү одоо энэ захиалагч өгөөд тэгээд эндээс юуны шинжээч томлоод шимдээс яг журмын дагуу батлагдсан журмын дагуу бүх юмаа үзээд энэ шаардлагыг хангаа гэж одоо дүгнэлтээ өгдөг. Энэ засвар хийсний дараа гарвал хилцдэг. Энэ хилцэгэд ямар нэгэн тийм сад утгар гардаггүй. Хоёр дахь нь энэ 24 онд эдгээр одоо шинжээчдийн өгсөн дүгнэлтийг засаагүй багт нь оруулаад эргээд хилцсэн байна. Энэ бол их том боломж. Өнөөдөр Монгол улсад хэл лицензтэй бүхэл компаниуд энэ л юмыг дамжиж яваа. Энэ захиалагч бол эндийг хариуцлагатай ханддаг гэж. Хоёр нэг хэлж. Хоёр дахь нь энэ оюутлага нэг буруу ойлголт байна гэж үзэж байна. Тэзүүгөө уурхаар. За 7 номерын референ тодруулга 1 минут. Та цагтаа өгтөөрэй. Манай тэзүүгөө уурхаар эхлэнэ гэж байхгүй. Энэ тэзүү ямар төвшөнд ямар албан тушаалтанд мэдгүй гэдэг нь байна. Ер нь бол техник технологийн хэлцээхийн нүгээр төлөвлөлтөө явуулдаг гол баримт бичгэн. Ер нь манайд юу хэрэгтэй хөхтөр зэрэг тэзүүгээр уулуурхаа эрхлэнэ гэдэг бол ялангуяа энэ том уурхайг бол боломжгүй зүйл шүү. Энэ үүний дараагийн техникийн баримт бичгэл бол зураг төсөл юм аа. Энэ зураг төсөлгүй эднийх юм уурхайг хязгаарч хийж чадахгүй. Болохгүй байна. Тэгэхээр тэзүүгүй байна гэдэг юм ойлгож байж болохгүй шүү. Энэ тэзүү бол хамгийн доотлын одоо бараг эрхэлж болохгүй баримт бичиг шүү дээ. Манай хуулийн цаашаа юм байхгүй юм байна. За уучлаарай. Жох илүү юм ярьчих. За баярлалаа. За зөвхөн гişийн нэмэлт тодруулга 1 минут. За их тодорхой сая бас хариулт өгчлээ шүү дээ. Олон улсад бол тэзүү байдгүй. Тийм учраас бол Монголд байдаг гэсэн ийм хариулт өгсөн. Гэтэл бол мэргэжлийн одоо байгууллага нь бол заавал тэзүүдээр суурилсан байдлаар энэ уулын ажил явагдах ёстой. Үйлдвэрлэл энэ олборлолт үйлдвэрлэл борлуулалт ингэж л явагдах ёстой гэсэн ийм ойлголтыг бид нөгж байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр дахиж тайлбар хийгээч гэж байгаа юм. За дараагийн асуулт тухайсан асуулт энэ оюутлогын энэ дээр хариулаарай. Олон улсад бол уул уурхайн олборлолт үйлдвэрлэл урт хугацаанд тогтвортой одоо олборлолт үйлдвэрлэл борлуулалт дээр суурилсан байдлаар ингэж хийгддэг. Менежмент нь бидэнд одоо өгсөн мэргэжлийн одоо улсуудын өгсөн тайлбар шүү дээ. Тэгэхээр одоо сая бид бол нөгөө энэ шинжээчийн олборлох болон хаягдах нөөцлөр одоо бидэнд тодорхой дүгнэлт танилцууллаа шүү дээ. Энэс харах юм бол бид бол бараг талаас илүү хувийг хайчих юм шиг ийм байдал үүсчихэд байна л да. Тэгэхээр энэ бол саяны тэр олон улсад байдаг зарчмаасаа сүүлийн тодруулга нэмэлт 1 минут. тэр олон улсад байж байгаа зарчмаасаа гажаад байгаа байхгүй юу. Тэгээ цаана энэний цаана бол манай талд бол их хэмжээний бас алдагдал бий болж болзошгүй байгаа юм л да. Тэр энэ дээр энэ оюутлага компани цаашид ямар стратеги барих юм бэ? Өөрөөр энэ хайгуулаа та бүхэн бүрэн хийгээд тэрнээс гадна саяны одоо олборлолт болон нөөцийн шинжилгээг бүрэн хийгээд илүү одоо өөр ашигтай олборлолт хийх чиглэл рүү өргөөжтэй байх чиглэл рүү та бүхэн стратеги барьж байгаа юу? Эсвэл зүгээр сорчиж ашиглаад тэгэл одоо чинь энийг дуусгая гэсэн ийм бодолтой байна. Энэ дээр та бүхэн бас тодорхой хариулт өгөөч. Учир өгөхлээр зэрэг энэс Монголын талын хүртэх өгөөж, үр өгөөж бас шууд шалтгаалж байгаа учраас энэ асуултанд бол маш тодорхой та бүхний байр суурь хариултыг авмаар байна. За нэмэлтээр хариулах 5 номер референ. Та бүхэн маань энд протокол явж байгаа учраас хариулах болгондоо нэрийг хэлээд байгаараа албан тушаалаад тохор. Тавчгаа.
За Утганбаяр энэ би сурчлан олборлох гэдэг дээр хариултаа нэмж хэлье гэж бодож байна. Ойдлогоо ордын олборлолтын хувьд энэ бол сурчлан олборлох гэдэг ангилалд бол орохгүй. Харин ордыг бол дис дараалалтаагаар стратеги дарааллын дагуу явж байгаа. Тэгэхээр стратеги дарааллын дагуу явж байгаа хайгуулын ажил одоо хүртэл үргэлжлээд явж байгаа. Ирээдүйд үргэлжлээд цаашаа явна. Тэгэхээр энэ маань өөрөө 100 жил одоо дор хаяж үргэлжлэх одоо өнөөдрийн бидний одоо нөхцөл байдалд ч тийм. Тэгэхээр энэнийхээ дагуу одоо ордын дарааллын дагуу бол ингээд олборлолтод ороод явна. Хамгийн ихэнд бол өмнөд оюу Hugo North за тэгээд өмнөд Hugo за тэгээд энэний дараа Хэрүүгөө гэсэн дарааллын дагуу явах юм. За зөвлөгч нэмэлт 1 минут. За тодорхой хариулмаар. За оюутлог компанид баярлалаа. Би энийг зориуд одоо хуралдааны тэмдэглэлд энэ сонсголын тэмдэглэлд үлдээн байна. Та хэлээ бид бас орчиж олборлохгүй, бид бол үе шатаагаар олборлно гэдэг зүйлийг хэлж байна. Тэгэхээр бид ингэж ойлголоо. Өөрийн лицензийн эзэмшлийн талбай дээр хайгуулын ажлыг цааш гүйцээгээд нөөц ашиглалтыг нэмэгдүүлээд тэгээ бидний хувьд бол үндсэн хууль болон ашиглалтын төлөвийн тухай хуулийн одоо хэрэгжилтийг хангуулах юм байна гэсэн ийм ойлголтод төрлөө зөв. Энэ дээр та бүхэн одоо тодорхой хариулт өгч. За тодорхой хариулъя 5 номерын микрофон. Нэрийг хэлээрэй. Тийм Утганбаяр тийм товчхон хариулахад бол тийм